Монгол Улсын их сургуулийн элсэлтийн бүртгэлийн заавар. Монгол Улсын их сургуулийн элсэлтийн бүртгэл 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 9 цагт эхэлж 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагт хаагдана. Бүртгүүлэгч нь боловсролын үнэлгээний төвийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан элсэлтийн системд нэвтрэнэ. Элсэлтийн систем нь элсэх хүсэлт гаргах, элсэх эрх баталгаажуулах, оюутан болох гэсэн 3 үе шатнаас бүрдэнэ. Системд нэвтрэн ороод хувийн мэдээллийн шалган зөрүүтэй бол боловсролын үнэлгээний төвд хандан залруулна. Харин захим шуудан утасны дугаарыг бүртгүүлэгч өөрөө засах боломжтой. Мөн тус хэсгээс элсэлтийн шалгалт өгсөн хичээлүүдийн нэр, дүн, дансны үлдэгдэл, цэнэглэх зааврыг харж болно. Элсэлтийн бүлэг хэсгээс элсгээ сонирхож буй мэрэгжлийн хөтөлбөртөө харгалзах бүрэлдэхүүн салбар сургууль, суурь болон дагалдах шалгалтын хичээлийн нэр, онооны харьцааг харж болно. Онооны тооцоолуур хэсэгт элсэлтийн шалгалтын оноог харгалзах хичээлийн ард оруулж, хөтөлбөрийн жагсаалтаас болцол хангасан хөтөлбөрийн мэдээллийг харах боломжтой. Мөн Монгол Улсын их сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журамтай танилцсан дэлгэрэнгүй мэдээлэл зохицуулалтын талаар танилцсан уу? Гарын авлах хэсгээс системийг хэрхэн ашиглах дэлгэрэнгүй зааврыг зураг болон текст хэлбэрээр харах боломжтой. Нэгдүгээр шат: элсэх хүсэлт гаргах. Элсэгч та элсгээ сонирхож буй мэрэгжлийн хөтөлбөрөөр сонгож бүртгүүлэхдээ хөтөлбөр нэмэх товч дээр дарж бүрэлдэхүүн салбар сургуулиар болцол хангасан болон хангаагүй төлбөрөөр мөн хөтөлбөрийн нэрээр хайх боломжтой. Бүрэлдэхүүн салбар сургуулийн товчилсон нэрийн тайлал. Шинжлэх ухааны сургууль, байгалийн ухааны салбар. Шинжлэх ухааны сургууль, нийгмийн ухааны салбар. Шинжлэх ухааны сургууль, хүмүүнлэгийн ухааны салбар, мэдээллийн технологи, электроникийн сургууль, инженер технологийн сургууль, бизнесийн сургууль, хууль зүйн сургууль, улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Завхан аймаг дахь бизнес мэдээллийн технологийн сургууль, зүүн бүсийн сургууль, баруун бүсийн сургууль. Хөтөлбөр бүрийн ард хяналтын тоо буюу элсүүлэх оюутны код, суурь болон дагалдах шалгалтын хичээлийн нэр, онооны харьцаа, босго оноо, бүртгүүлэгчийн тооцоолсон оноог гаргасан байна. Бүртгүүлэгч та элсэхээр сонирхож буй хөтөлбөрүүдэн сонгож үргэлжлүүлэх товчийг даран цааш үргэлжлүүлнэ. Үргэлжлүүлэх товчийг дарснаар элсэх ангиллын жагсаалт гарч ирнэ. Бүртгүүлэгчин журмын дагуу шилдэг элсэгч англиад багтах олимпиад, англи хэлний олон улсын шалгалт, Кембрижийн олон улсын шалгалт, спортын өндөр ур чадвартай элсэгч болон Монгол Улсын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль ангиллаар элсэхээр бүртгүүлэх бол өөртөө харгалзах ангиллыг сонгож үргэлжлүүлнэ. Дээрх нөхцлүүдэд хамаарахгүй бүртгүүлэгч үндсэн ангиллыг сонгон үргэлжлүүлэх товчийг даран цааш үргэлжлүүлнэ. Мэргэжлийн хөтөлбөр сонгосны дараагаар бүртгэлийн хураамж төлөх хэсэгт шилжинэ. Төлбөрийг онлайнаар буюу банкны карт, аппликейшнээр мөн дансаа цэнэглэн хийх боломжтой. Данс цэнэглэж буй тохиолдолд шилжүүлэх хийхдээ гүйлгээний утга дээр зөвхөн боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаарыг оруулна. Төлбөр төлөгдөж бүртгэл баталгаажихад тодорхой хугацаа шаардлагатай байдаг ба 10-аас 15 минут орчим хүлээгдэж болохыг анхаарна. Бүртгэлийн хураамж төлж, бүртгэл баталгаажсан тухай мэдээлэл бүхий сонгох гарч иртэл төр хүлээгээрэй. Хоёрдугаар шат: элсэх эрх баталгаажуулах. Хоёрдугаар шат буюу элсэх эрх олгох хугацаа болж систем нэгдэх үед онооны жагсаалтын дагуу бүртгүүлсэн хөтөлбөр бүр дээр байр эзэлсэн байх болно.
Жагсаалт харах товч дээр дарж өөрийн эзэлж буй байрыг харж болно. Болцол хангаагүй төлөвтэй бол тухайн хөтөлбөрт харгалзах суур, дагалдах шалгалтын оноо тооцоолсон босго оноог даваагүй бол мөн тухайн шалгалтуудыг өгөөгүй тохиолдолд дээрх байдлаар харагдана. Тухайн хөтөлбөрт эсгээс татгалзсан эсвэл эрх нэгдснээс 1 цагийн дотор баталгаажуулаагүй бол цуцлагдсан төлөвтэй болно. Таны эзэлж буй байр тухайн хөтөлбөрт үлдсэн хяналтын тооноос хойш байвал үлдсэн хяналтын тоонд хараахан багтаагүй төлөвтэй байна. Таны эзэлж буй байр хөтөлбөрт үлдсэн хяналтын тоонд багтаж байгаа бол та тухайн хөтөлбөрийг шууд сонгон баталгаажуулах боломжтой. Баталгаажуулах хөтөлбөр систем дээр ногоон дэвсгэртэй харагдах бөгөөд хөтөлбөрийн нэрийн урд сонголтыг хийн баталгаажуулах товч дээр дарж үйлдэлийг цааш үргэлжлүүлнэ. Хяналтын тоонд багтаж элсэг хэрэгтэй болсноос хойш 1 цагийн дотор элсэг хэрэгээ баталгаажуулах ба энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд Монгол Улсын их сургууль элсгээс татгалцсан гэж үзэж жагсаалтын дараагийн бүртгүүлэгчид элсэг эрхийг шилжүүлнэ. Элсэг хэрэг баталгаажуулахын тулд тухайн элсэн суралцах гэж буй бүрэлдэхүүн салбар сургуулийн ерөнхий сур хичээлийн 1 багц цагийн төлбөрийг төлнө. Тухайн төлбөр нь суралцагчийн сургалтын төлбөрт тооцогдно. Элсэг эрхийн туслах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүйг анхаарна. Төлбөрийг онлайнаар буюу банкны карт, аппликейшнээр мөн данс цэнэглэж төлөх боломжтой. Элсэг хэрэг баталгаажуулах төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна. Онлайнаар төлөх бол баталгаажуулах эцсийн хугацаа дуусахаас багадан 10 минутын өмнө сонголтоо хийж баталгаажуулалт хийхийг зөвлөж байна. Дансны үлдэгдэл ашиглан төлөх бол баталгаажуулах эцсийн хугацаа дуусахаас багадан 30 минутын өмнө өөрийн дансаа цэнэглэж баталгаажуулахыг зөвлөж байна. Элсэг хэрэг баталгаажуулах төлбөр төлөгдснөөр таны элссэн бүрэлдэхүүн салбар сургууль мэргэжлийн хөтөлбөрийн нэрийг дурдж баталгаажуулалт амжилттай болсон тухай мэдэгдэх болно. Монгол Улсын их сургуульд суралцах хэрэгтэй болсон танд баяр хүргэе. 3 дугаар шат оюутан болох. Элсэг хэрэг авсан элсэгч нь 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 15 цагаас өмнө бүртгэлийн системээр оюутан болох хүсэлтийг илгээнэ. Ингэхдээ маягт бөглөж Монгол Улсын их сургуульд суралцуулах гэрээтэй танилцсан баталгаажуулж оюутан болох хүсэл илгээснээр оюутны хувийн дугаар нууц үг авна. Оюутан болж бүртгүүлээгүй тохиолдолд тухайн хөтөлбөрт элсгээс татгалцсан гэж үзэхийг анхаарна. Монгол Улсын их сургуулийн оюутан Монголын ирээдүй танд амжилт хүсье.